Санаа. За би 2025 он гарснаас хойш за одоогоор нэг 2-7 хоногийн өмнөөс шинэ YouTube-ийн channel нэгээд ингээд өөрийнхөө юм юуг явуулдаг байсан. Подкастыг явуулдаг байсан байж. За одоогоор бол нэг 15 амжилт хийж байна. За энэ дээр голцоо юу ярьдаг вэ гэхээр дэлхийн нийтэд болж буу улс төрийн асуудал, эдийн засгийн асуудал, дээрэс нь Монголд болж буу эдийн засгийн макро орчин асуудлуудыг ярьж байгаа. Тэгээ иймэрхүү юм яриад эхлээд удаагүй байна л та. Одоогоор 300 савтай байж байна. Тэгээ ийм яагаад ярьж байгаа юм бэ? Чи хин юм бэ? Бас нэг мэдрэмж хэрэгч гараад ирчихжээ гэдэг нэг иймэрхүү юмуд яриад их шүү. Тэгээ би өөрийгөө бас нэг жоохон танилцуулах хэрэгтэй юм шиг байна. За би бол Forex арилжаагаар 18-9 жил арилжаа хийж байгаа. Миний эхлэл бол баг 2007-8 оноос хойш арилжаа хийж эхэлсэн. Тэр үед утас Nokia авахад ер нь бол дэлхийн эдийн засгийн яриад арилжаа яриа явж исэн. Ийм хүн. За тэр үед бол надад одоо зааж өгж байгаа хүн байгаагүй учраас одоо энэ тентхийн гадаад мэдээлэл сайт ухаал хэлгүй болохоор тэрийгэ транслейтах гэж үзээл тойл бичиг яриад нэг иймэрхүү маягаар бол сууж явсангүй. За энэний дараа нь бол Forex-ороо дамжуулаад хөрөнгөний бирж руу орж үзсэн. Монголын хөрөнгөний биржийн санхүүг зохицуулах хорооны зохион байгуулалт брокер дилер эрх олох сургалтанд 2011 онд эрхээ авч ирсэн. 2019 онд бол хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйлчилгээний эрхээ авч ирсэн. За тэгвэл би бол дотоодын зах зээл дээр биш гадаадын одоо энэ гадаад гарсан Монголын хувьцаанууд бол орж үзчихсэн 2010-11 оны үед. Тэгээд тэрнээс хойш бол 2018 онд бол крипто зах зээл рүү сонирхож орж ирсэн. Тэгвэл бүр амар бол хүчтэй орж байгаагүй. 2021 оноос бол дотоодын криптороо, гадны криптороо бол орж эхэлсэн. За Forex болон алтны арилжаа, таврын арилжаан дээр бол нэлээд удаж орж байгаа. Ийм хүн юм байгаа. Тэгээд би бол өдөр тутамдаа энэ дэлхийн эдийн засгт юу болж байна? Ялангуяа 2010 оноос хойш бол би энэ дэлхийд болж байгаа Америкийн ерөнхийлөгчийн шийдвэр, холбооны нөөцийн сангийн бодлого алтанд яаж нөлөөлөх юм? Одоо за би чинь чарт харъя л та. Одоо энэ алтны чарт байж байна те. Тэгээ энэ одоо юунаас олж хөдлөх юм? За өнгөрсөн жилдээ ингээ харьцуулахад бол ингээд тасралтгүй ингээд ханш өсөж явах жишээ. За энд юу ямар хүчин зүйлс нөлөөлж байгаа? Украины дай нөлөөлөх үү? Трампын ерөнхийлөгч болсон нь яаж нөлөөлж байна? Тэгээ Трампын шийдвэрүүд яаж нөлөөлж байна? Холбооны нөөцийн сангийн бодлогыг яаж өөрчлөл доллар яах юм? Алт яах юм? Гэх мэтчлэнгийн энийг ингэж харж шийдвэр гаргадаг. Тэгэхээр би та нарт одоо энэ YouTube суугаараа хүргээд байгаа мэдээ маань зөвөр нэг дэлхийд нэг юм болоод байна. Ихэнх хүмүүс бол энэ нэг Трамп тэгсэн байх шүү дээ. Зеленский тэгээд тэгсэн байх гэж харж байгаа бол би энэ юм болвол доллар яах юм? Алт яах юм? Хувьцаанууд яаж хөдлөх юм? Энэ нь Монголд яаж нөлөөлж өгөх болох вэ гэдэг тал дээр баг 16-7 жил харсан. Энэ дээр шийдвэр гаргаж алдаа оноотой шийдвэр таамаглал дэвшүүлж явж байгаа. Тэгэхээр би энэ мэдээллийг та нарт хүргэж байгаа нь тийм л зорилготой хүргэж байна. Би чадж байгаа, би харж байгаа юм та нартаа бичлэг болгоод ингээд хүргээ явъя. Та нар эндээс мэдээлэл аваад хэрэгтэйгээ аваад хэрэггүйгээ хаяа яваараа гэдэг талаасаа би энэ контентыг эхлүүлсэн шүү. За тэгээ гол мэдээлэлтэй оръё. За энэ 7 хоногийн өчигдөр бол бид нар нэг юм ярьж ирсэн. За Украины асуудал дээр бол Макроны Дональд Трамп хоёр уулзсан. Тэгээ энэ бол G7-гийн уулзалттай холбоотойгоор одоо энэ уулзалтанд хийсэн болвол G7-гийн уулзалттай холбоотойгоор Зеленский Канадад явж байгаа шүүхтэй. Тэгээд ер нь бол Зеленскийг Европт явж байгаа, юу Америкт явж байгаатай холбоотойгоор Трамп бол санал тавьсан. Хоёулаа хэлцээрээ хийя. Би чамтай 2 сарын 28-нд бол уулзаж болно шүү гэдэг юм яригдсан байна. Хүлээж аавна гэж. За Зеленский ч гэсэн уулзсан гэдэг юм. За энэ дээр юу ярих вэ гэхээр ашиглах тухай асуудлыг бол нэлээд хөндөж ярих сурагтай. Тэрний гэрээг бараг хийн гээд. За ямар ч гэсэн одоогоор л Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхий сайд гэдэг байгаа хүн Америкт явж байгаа. За тэгээ энэний хэлснээр бол Украин улс бол Америкийн нэгдсэн улстай хэлцээр игээд бараг бүх одоо юунуудаа ярилцсан. Гэхдээ эхлээд ярьсан одоо Трампын ирсэн яриа байсан шүү дээ. 500 тэрбум долларын тусламжинд бид нэр танаа газрын ховор металлыг бол авнаа, өрөндөө авнаа гэдэг энэ хэлцлийг бол зөвшөөрөхгүй гэж ярьсан. Тэгээд энэ дээр дараагийн хэлцлүүдээр ярилцаад ер нь хоёр тал бараг зөвсөлтсөлд хүрж байгаа гэдэг иймэрхүү шуум гараад
28-нд уулзж байгаа уулзалтаараа баг энэ гэрээг бол батлах магадлалтай, эсвэл бол дахиж шинжлэх яг тийм юу бол байхгүй. Тодорхой батлах уу, батлахгүй юу гэдэг ийм мэдээлэл бол байхгүй байгаа. Гэхдээ бол албан бус мэдээгээр бол баг батлана гэдэг ийм юм ярьж байгаа. За энэ дээр ямар таамаглалууд явж ийн гэхээр 500 тэрбум гэдэг байгаа. Гэхдээ Сенат бол 174. Мэдээлэл бол Трамп өөр бол 500 тэрбум тусламж гэдэг байгаа чи яг өөр нь бол 174 тэрбумыг зээсэн гэдэг зүйлийг бол Сенат нь хэлж байгаа. Тэгэхээр эндээ тааруулаад Украинд байгаа тэр газрын хор металлын нөөц нь дэлхийд бараг тэргүүл хэмжээний. За энэ нөөцийг эргэлтэнд оруулах юм бол газрын хор металлын нийлүүлэлтээр бараг хятадтай өрсөлдөж хятадын одоо монопол байгаа энэ зах зээлийг эвдэх ийм том орд байгаа гэдэг бол судалгааг яриад байгаа хүмүүс. Энийг ашиглалтын дээр иймэрхүү яриа. Зеленскийг за 50-50-аар ашиглая гэдэг яриа явж байгаа юм шиг байна. 50-50-аар явъя. 50% нь Украины тал, 50% нь Америкийн мэдэлд байгаад энэ ордог эргэлтэнд оруулна. За энэ ордонд эргэлтэх шаардлагадах тэр уурхай ажилуулах зардал мөнгийг Америк нэгдсэн улс гаргана. Үүнийхээ хүрээнд энд орж буй орлогоосоо өрөө төлөөд үлдсэн 50% ашигыг Украины эдийн засгийг сэргээхдээ энэ асуудал руу дайны дараа хохирлыг арилгах энэ тал руу зарцуулна. За үүн дээр аюулгүй байдлыг хангаж бол энхийн цэргийг Украинд нэвтрүүлж одоо ахиад төрөмгөлөгч орохоос сэргийлэх ийм зүйлийг тохиролцох гэж ээж магадгүй гэдэг судалгаа явж байна. За энэ үзүүлэлтийг ингээд судлаад үзэх юм бол бид нар санаж байгаа иймэрхүү гэрээ хилцээг бид нар оюутлогоо төр хийсэн байж байгаа шүү дээ. 2010 оноос хойш явж байгаа оюутлогоо бүтээн байгуулалт гээд за хамгийн ихний бүтээн байгуулалт 1.5 тэрбум доллар орж ирж ирсэн. За 19 оны судалгаагаар бүтээн байгуулалт уурхай барих зардалтайгаар Монгол улс маань улсад 8.9 тэрбум долларын хөрөнгө оруулалт орж ирсэн. За үүний нөлөөгөөр бол Монголын эдийн засаг бол маш хурдан сайн өссөн. Мэдээж бол эдэлт уултууд бол байсан. Тэгэд энтэй холбоотойгоор бид нэр яг 34%-ийнхаа ногдол ашгийг бол ашиг одоо хүртэл аваагүй. Шалтгаан нь 8.7 тэрбумынх нь 34% нь биднэрт үр болж байгаа гэдэг зүйлээр авах боломж бол байгаагүй. За энийг 22-ын 23 онд бол өрийг тэгэлсэн гэдэг маш том шийдвэр гаргаж ирсэн. За ингээд бид нар энийг авахар болсон. Харин оюутлогын хувьд бол далд уурхаан гол нөөц нь 2027-оос 2030 онд бол олборлож эхэлнэ. За эндээс эхэлж бол Монгол улс бол ашгаа өртөж эхэлнэ гэдэг зүйлийг ярьж байгаа. Тэгэхдээ ил урхаагаас бол бид нар юугаа бол хөдрийн баяжмлаа бол гаргаж байгаа. За тэгвэл энэ бол 34% эзэмшдэг Монголын одоо хувь эзэмшин орд бол нөгөө талдаа 5-7 гэдэг эрдэс 5-7 гэдэг орд үйж. Тэгвэл энэ хоёрын татвар бүрдүүлэлтийн харьцуултыг жишээ нь хэдүүлээ харъя л та. Жишээ нь оюутлогоо 2018 онд 322 сая татвар, за 19 онд 335, 2021 онд 450, 22 онд 440, за 2023 430-ыг татварыг төлж исэн гэсэн судалгаа байна. За эрдэс 5-7 болохоор 18 онд 300 сая, тэгээ 350, 21 онд 500, 22 онд бол 990, 23 онд бол 700 сая долларын юу төлсөн. Татвар төлсөн гэ. За ингээ харьцуулаад үзэхээр оюутлогоо 5-7-2-ын төлөлт ижил. Тэгэхдээ баялагийнх нь үн цэнээр нь аваад үзвэл 5-7 нь илүү өндөр, илүү баялагтай байгаа байтал яг татвар бүрдүүлэлтээр аваад үзвэл эрдэс 5-7 нь илүү. Яагаад гэвэл эрдэс 5-7-гийн 80% нь улсын мэдэлд, 18% нь биднэрт 1072 хувьцаа гаргаад. Дөнгөж сая та нарт мессеж ирсэн үү? 100 сая төгрөгийн ногдлоо шиг орлоо гэдэг. Хоёр дахь хэмжээний тараалт гэдэг ийм цагаан сар өмнөх юм ирсэн. За тэгвэл энэ бол 5-7 компани олсон орлогоос өгч буй одоо энэ их орны хишгэн гэж үзэж болно. Тэгвэл ингээ харьцуулаад үзэхэд бид нар хизээж оюу толгоогоос 5-7 шиг орлого олохгүй байх магадлал нь 66% нь Рио Тинтогийн мэдэлд байгаа учраас бид нар энийг контролдож чадахгүй байна. За энэ л зураглал юунд харагдаж байна? Украинд бол харагдах гэж байгаа. За тэгвэл энэ нөхөр 5 дахь өдөр батлуул энэ гэрээ хилцэл батлал юу болох вэ гэхээр Трамп Путиндээ тохиролцоо хийсэн байна. За тэгвэл одоо Зеленскийд ийм тохиролцоог хийгээд ашигт малтмал ашиглахаар бол нөгөө алдсан 3 мож бол Оросд үлдсэн байгалийн баялаг дээр үндэслэж Украины аюулгүй байдал бат бөх чанарыг хамгаална гэдэг энэ
тохиролцоогоор ийм зүйл хийснээр дайн зогсох юм боломж гаргаж байна. Дайн зогсвол юу болох вэ? За үүний өртөл. За одоо би юу хардаг вэ гэж. За бид нар одоо ингээд энэ алтны ханшийг харж байна. Жишээ нь алтны ханшийн энэ дээлигийн зураг байж байна. За алтны ханш бол өнгөрсөн хугацаанд бол өссөн. За өсөлтийн хувьд бол жишээ нь он гарснаас хойш энэ үе чинь яроолно. Жишээ нь 12 сарын 17 онд бол 2500 байсан ханш одоогийн байдлаар $2900 руу очиж шидсэн байж. За тэгвэл энэ нөхөр өчигдөр унчихээс. За энэ дээрс. Энэ яагаад унсан бэ? За энэний ерөөсөө л хандлага нь Трамп Зеленский уулзаж гэрээ хэлцээр хийж магадгүй гэдэг шуум гараад тэр нь 5 дахь өдөр байж болох юм а гэсэн үзүүлэлтээс болж алтны уналт гарч байгаа чинь. Тэгвэл цаашдаа яах юм? Тэгвэл одоо энэ чинь Украины дайн ер нь зогсноо гэдэг энэ юу гараад мэдээлэл нь ерөөхдөө ойлгомжтой болоод за энэ гэрээг батлах юм бол хагасаа өдөр бүтсэн өдрөөс алтвал чөлөөт уналт хийн. Шалтгаан нь ягаад гэхээр дайн гэдэг зүйл хөрөнгө оруулагчд айц үсгдэг, хөрөнгө оруулагч нар мөнгө хамгаалахын тулд алт руу хөрөнгө оруулалт хийдэг. Тэгвэл дайн зогсож байгаа юм бол хөрөнгө оруулагч нар алтнаас мөнгөө гаргаж илүү эрсдлэгтэй ашиг олох боломж руу хөрөнгийн зах зээл рүү мөнгө хийх боломжтой. Нөгөө талдаа энэний мөнгө нь урт хугацаанд Dow Jones индекс, Nasdaq-ийн индекс, S&P 500 руу орох магадгүй крипто зах зээл рүү бүүм хийх ийм боломжийг харуулж байна. Миний хардаг зүйл ерөөсөө л энэ. Тэгэхээр би танд энийг хүргэж байгаа нь та энийг хараад иймэрхүү ойлголтоор одоо дүгнэж өөртөө ашигтайгаар энийг ашиглаасаа гэднээсээ би энэ подкастыг хийж байгаа шүү.